Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд гарцсан Солонгос улсын удирдагч Ким Жон Унийг охин нь залгамжлан гэдгийг Өмнөд Солонгосын тагнуулын алба найдвартай баталгаатай мэдээллээр баталгаажуулсан болох нь ил болсон байна. За Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг парламенттэй гишүүдтэй хандан нэг товч мэдээллийг бол хийсэн байна. За энэ үгээрээ бол энэ мэдээллийг баталгаажуулсан. За Өмнөд Солонгосын тагнуулын албаны гишүүдэд парламентын гишүүдэд танилцуулсан үнэлгээ нь тохиолдлын таамаглал бус харин тус агентлагийн цуглуулсан тагнуулын найдвартай мэдээлэл үндэслэжээ. Парламентын харалтаа хуралдааны дараа эрх баригч болон сөрөг хүчний намын гишүүд энэ талаар товч мэдээлэл хийсэн байна. За хууль тогтоогчийн мэдээснээр Ким Жон Уны охин танк жолоодож байгаа зургууд нь ил болсон. За энэ бол түүний цэргийн авиас чадварыг тодруулж эмэгтэй өв залгамжлагчийн талаар үүссэн эргэлзээг арилгах зорилготой гэж үндэсний тагнуулын алба мэдэгджээ. Умард Солонгосын төрийн хэвлэлийн Кисинэ агентлаг өнгөрсөн сард Ким Жон Ун болон түүний охины танк жолоодож байгаа шин зургуудыг нийтлсэн. За түүнээс өмнө буудлагын талбайд бентобоор буудаж гар буу ашиглаж байгааг харуулсан зургуудыг мөн нийтэлж байсан. Энэхүү үзэгдлүүдээс харахад 2000 оны ихэр Ким Жон Ун өөрийн эцгийгээ залгамжлахт болоход бэлдэж байх үедээ олон нийтийн өмнө цэргийн алба гүйцэтгэж байгаа зүйлээ харуулсан ийм бичлэгүүдийг харуулсантай адилхан үүнд бол хүндэтгэл үзүүлэх зорилготой гэж их баригч Ардсан намын хууль тогтоогч Пак Сувон хэлсэн байна. За энэхүү охины хувьд 13 орчим настай гэж үзэж байгаа. За Ким Жон Уны охин Ким Жон Үгийн талаарх хамгийн сүүлийн үед гарч байгаа үнэлгээ нь бол энэхүү Өмнөд Солонгосын тагнуулын албанаас гаргаж байгаа үнэлгээ болж байгаа юм байна. За энэ үнэлгээ нь бол өмнө нь хийгдэж байсан дүн шинжилгээнээс тухайн хүмүүстэй холбоотой мэдээлэл бол илүү урагшилж байгаа нь харагдаж байгаа. За мөн уг дүг шинжилгээнд түүнийг эцгийнхээ залгамж болох магадaltaй гэдгийг нь тооцож байгаамаа. Ким Жон Үгийн хувьд батлан хамгаалалттай холбоотой арга хэмжээнд дахин оролцож байгаа. За энэ явдал нь бол эмэгтэй залгамжлалын талаарх эргэлзээг арилгах залгамжлагчийн асуудлыг бол илүү хурцсах зорилготой гэж үндэсний тагнуулын албанаас эрт татан Бүгд найрамд Солонгос улсын хууль тогтоогчид мэдэгдэж байна. Ким Жон Ун улам бүр нэр хүндтэй болж байгаа нь Умард Солонгосын удирдлага дах дефакто 2 дахь том өндөр албан тушаалтан гэж үзэж болохоор байна гэж үндэсний тагнуулын алба өмнө нь бас дүгнж байсан. Ким Жон Уны хувьд эмэгтэй дүү Ким Йонг Жон байгаа. За түүний хувьд бол бие даасан эрх мэдэлгүй учраас Ким Жон Уны охинд бол анхаарал төвлөрүүлж байгаад сэтгэл тундуур байж магадгүй гэсэн таамаглалууд тархаж байгаа. За харин энэхүү мэдээллийг үндэсний тагнуулын алба бол үгүйсгэж байгаа гэдгийг Ардын хүчний намын хууль тогтоогч Lee Suk-won мэдгдсэн. За эдгээр зургуудыг тэгтээ залгамжлагчийг илэрхийлсэн тохиогож тайлбарлахад болгоомжтой хандхыг Бүгд найрамд гарцсан Солонгос улсын талаар судалгаа хийдэг зарим мэрэгчлэнүүд анхааруулж байгаа. За зөвхөн танкны үзүүлбэрээр үндэслэн Ким Жон Уны залгамжлагч болсон гэж батлаж дүгнэх нь хангалтгүй гэж Солонгосын үндэсний нэгдлийн хүрээлэнгийн шинжээч Хон Мин хэлсэн. Мөн тэрээр Ким Жон Уныг бэлтгэгдэж байхдаа цэргийн үзүүлбэр үзүүлж байсан. За гэхдээ энд бол дандаа тухайн үедээ Ким Жон Ун бол ганцаараа цэргийн үзүүлбэрүүдийг үзүүлдэг байсан. За энэ удаад Ким Жон Угийн хувьд дандаа эцгийнхээ хажууд ганцаараа биш байсан гэдгийг бас энэхүү судалгаанд анхаарахыг сануулж байгаамаа.